асуудал яригдж байна. Тэгэхээр энэ дээр бол бид бүхэн энэ хүндрэлтэй нөхцөл төр одоо тисжүүлдэх гэдэг асуудал, амьд үлдэх гэдэг асуудлаа ярмаар байна. Зарж болдог юм байвал маш хурдан зараад, борлуулад, экспортлоод орлого олж мөнгөтэй байх гэдэг л энэ асуудлыг ярмаар байна. Тэрнээс биш ийм асуудлууд дээр энэ одоо сойрхон батлах гэрээ хэлцээр энэ асуудлууд дээр улс төрчид унгаагаад цаг хугацаа алдуулаад баймарг байна. Энэ аль хэзээ яригдаа шийдэгдээд явчих байсан. Тэгсэн бол үдэд эн чинь цэгцэндээ ороод гэрээ хэлцүүд хийгдэх энэ одоо ажил нь явж явах байсан. Баталж өгөөгүй. Энэ бол манай улсын хурлын бас одоо алдаа байгаа. За мөн одоо энэ онгоцны түлшний асуудал. Мөн л бид хэд юу ярьж байлаа. Тэгээ өнөөдөр нөгөө хоёр газрын зүсний бүтээгдэхүүний болон онгоцны түлшний энэ хилцээрүүдэд батлаагүйгээс болоод өнөөдөр бас шатхууны асуудалтай болоод төрийн өндөрлгүүд нь очиод бас тэндээс манай шатхуу өгөөч гэдээ ингээ яваад байгаа шүү. Тэгэхээр ийм ач холбогдол бүхий зүйлүүдэд хугацаа алдалгүй дор дор нь баталж өгöd явъя гэдэг ийм л асуудал. За энэ худалдааны асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ худалдааны асуудал эрхэлсэн төрийн байгууллага ер нь хаана юм бэ? Түрүү бас гишүүд асууж ил. Гадаад харилцааны яамд явж явах шиг байна. За тэгээ танхим руу нэг чихэж явах шиг байна. Тэгэхээр энэ асуудлаа нэг тодорхой болгоод барьж авч явахгүй бол эн чинь эзэнгүй байх шүү гэдэг зүйлийг хэлчмээр байна. За энэ 367 нэр төрлийн бүтээгдэхүүн гэдэг энэ дундаас одоо бусдыг яриад яг энэ идрот гişүний яриад байгаа энэ арь ширэн бүтээгдэхүүн Монгол улс одоо өмнөх үедээ ч тэр сүүл үедээ ч тэр хойшоо Орос руу сахи нэхий дублёнко зарж орлого олдог байсан шүү. Тэр сэрүүн бүс гэдэг чинь энэ. За харин энийг хариуцж байгаа яам арь ширний асуудлаа ерөөс хайчдаг. Улс төрчүүлээд хайчдаг. Нэгнийхээ хийсэн зүйлийг хэн ихэлсэн гэдгээс нь шалтгаалаад улс төржүүлж хорлосоор байгаад одоо арь ширний асуудал тэр дархны арь ширний зохицлоор юу болсон мэдэхгүй. Одоо харин тэр энэ яам дарханд байгаа энэ үе дээр энэ асуудлаас зэгцлээд энэ хөнгөлт идэх бүтээгдэхүүнээ гяс үйлдвэрлэх асуудлаа ярмаар байна. Тэгэхгүй бол одоо бид нар энэ нөхцөл гараад хилцээрээ зурчдаг экспортод гаргаж орлого олох энэ бүтээгдэхүүнүүд маань бас бэлэн байгаа шүү. Тэгэхээр энэ дээр ямар одоо агцтай явж байна гэдгийг асуумаар байна. За 1 минут авч. Товон сайд 1 минут өгье. За энэ тодорхой нэг асуулт асууя. Энэ бид нар одоо бүтээгдэхүүнээ Монгол улс, Оросын холбооны улс энэ Евразийн бүс рүү экспортод гаргах гэхээр гайлын тариф, худалдааны тариф маш өндөр байдаг. 40-40-оос дээш 60 хүртэл гээд энэ тарифын асуудлууд яг энэ хилцээр сойрхон батлагдсанаар хэд болох вэ? Ямар хөнгөлт идэх вэ? Тодорхой нэг тоо хэлээд өгөөч. Хэдэн хувь байгаа одоо энэ хэдэн хувь болж буурах юм бэ? Бид хэд бодиттой нэг зүйл ярихгүй сая бас цогтгөрөл дарга бодиттой та асуусаар гарлаа. Тэгэхээр яг энэ дээр хэдэн хувь байгаа, хэдэн хувь болж буурах уу? Тоо хэмжээ нь бол хэд болж нэмэгдэх үү гэдэг дээр нэг тодорхой хариулт авчмаар. За мэдээж яг бид нар газрын зүсний бүтээгдэхүүний импорт, цахилгааны импортоос болоод энэ харьцаа бол алдагдсан. Тэгэхээр энийг багасгахад энэ хилцээр тус болох байхаа гэж бодож байна. За Чаданбын их 2 сайд хариулна. За манай уламжилт бараа энэ нэр орсон 367 бараан дээр тавьж байгаа гайл болон тарифын хязгаарлалт 15-аас 50% байгаа. Энэ тэглэгдэж байгаа. Зөвхөн өнөөдрийн гарч байгаа экспортын нэг 100 сая доллараар харахад бид нар 16.9 сая долларын хөнгөлт авна гэсэн үг. Шууд татврын хөнгөлт. Энэ одоо хилцээр маань ерөөсөө гол зорилго нь үйлдвэрлэл нэмэх. Үйлдвэрлэлийг болон экспортын бизнесийг л дэмжих явдал. Буюу эдийн засгийн эний хүрээнд юу үүсэх вэ гэвэл эдийн засгаа тэлэх. Тэгэхээр таны яриад байгаа эдийн засаг хүндэрж байгаа, төсөв хүндэрж байгаа, орлого хүндэрж байгаас гарах гол гарц бол үйлдвэрлэлээ тэлээд шинэ зах зээл, экспортын зах зээлд л өөрийн байгаа нөөц болцоогоо түүхийдээ боловсруулад гаргах ажил. За энэ хүрээнд хийгдэж байгаа. За дагаад ингээд логистикийн асуудал, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрүүд, хэл орчмын энэ дэд бүтцийн хөгжилгээд олон салбарыг хамарсан хөдөлгөөн орноо. Сая ингээд Орос улбооны улсын
хийгдэх бид нар бас 5 жилийн хамтын ажиллагааныхаа төсөл хөтөлбөр дээр санал солилцоод ингээд сууж яхад Орос улмын улс 50,000 тонн махыг яаралтай авъя л гэдэг л. Жил болгон авъя, урт хугацааны гэрээ гэжээ. Сая манай гишүүд яриад байгаа гадаад худалдаа, энэ худалдааны хуулийг яаралтай хийгээд нэг цонхны худалдааны бодлогыг бид яаралтай хэрэгжүүлэхгүй бол олон чиглэлээр зохион байгуулалтмуудаа бид гадаад худалдаанд бодлогын бас боломж алдж байгаа олон асуудал байгаа. Тэгээ энийг зайлшгүй шийдэх асуудлыг бид нэр хаврын чуулган гэхэд худалдааны хуулийг өргөн барих ажлыг хийнэ. Тухайн гишүүн тодруулна. Тэр тоон дээр нь яриад тоонууд хэлээд байгаарай. Ажлын хэсгээс. За харин тий нэг тоонуудаа яг одоо тодорхой энэ улсууд дээр тариф ялангуяа бид нар юун дээр бэлэн бүтээгдэхүүн дээр арь ширэн бүтээгдэхүүн дээр асуусан. Энэ асуудал одоо хэдэн хувь байгаа хэд болохын мөнгөн дүн нь яаж нэмэгдэх юм? За түрүүний тэр нэг асуулт энэ арь ширний цогцлуурын асуудал хаана явна? Энэ юу н ямар бодлоготой зогсцсон уу? Нэг хэсэг явж байгаад гацаагаад дэрэгдэн дахиад нэг жижигхнийг байгуулах шийдвэр гараад ингээд хоёрдуулаад орхицсон. Одоо яг ямар шатндаа явж энийг нэг хэлээд гэж энэ экспортыг чинь нэмэгдүүлэхэд бараа байхгүй бол бидэд хэдийн гоё хилцээр батлаад нэмэргүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр хөдөө аж ахуйн яамнаас хариулт авъя. Бадам сүрэн сайд хариулъя. Тоон гишүүний асуултыг бол маш сайн ойлгож байгаа. Арь ширний хувьд бол хамгийн хүндрэлтэй л байгаа юм байлээ. Тэгээ ер нь бол бодлогын хувьд бол эхлээд богийн арьсаа босруулах зүйл рүүгээ онцгой анхаараад тэгээд шатараатай явбал илүү оновчтой болов уу гэж урьдчилан байдлаар одоо үзэж байгаа. Боловсруулалтын дарга 3 дугаар микрофон. Тухайн гишүүний асуултанд нэмэлт хариулт өгье. Тэр Евразийн 367 бүтээгдэхүүнээс 71 төрлийн бүтээгдэхүүн буюу арьс ширэн бүтээгдэхүүн 71 ширхэг бүтээгдэхүүн буюу нийт бүтээгдэхүүний 19.3% нь бол гарахаар ингэж тусгагдсан байгаа. За Дархан уул аймагт яригдж арьс ширний зохицлуур гэдэг одоо энэ хувийн хвшлийн хувийн компани Дархан уул аймгийн тамгын газрын одоо хувьцааны оролцоотойгоор энэ хоёр одоо байгууллагын хооронд ингэж хилцээр тийм арьс ширний зохицлуурын үйл ажиллагаа эхэлсэн. Энэ дээр бол хүн судалгааны хөлдрийн яамны зүгээс бол эхнээсээ ямар нэгэн оролцоо байгаагүй. Бодлогын үед одоо тэнд арьс ширний цогцлуурыг байгуулъя гэдэгт бодлогын үед дэмжиж ажиллаж исэн. Ингээд сүүлдээ одоо энэ тухайн үйл ажиллагаа явуулж байгаа компани тэгээд хөгжлийн банкн дээр асуудалтай болоод энэ бол гуйг нэлтийн байгууллагаар яваад ингээд одоохонд бол ажил нь зогссон. Чаданбай их хоёр сайд. За тухайн сайд гишүүний асуултанд хариулаад их юм. За ингэн махан бүтээгдэхүүний тариф 15-аас 50% босгохтой байгаа тэг болно. Ингэснээр экспорт 125-аас 140% нэмэгдэнэ гэж тооцож байна. Ноос нуулар арьс ширний тариф 10-аас 18% байгаа нь тэг болно. Энэ нь экспортыг 55-аас 152 өсгөнө гэж байгаа. За арьс ширний салбартай холбоотой асуулт хариулт өгье. Монгол улсад 27 арьс шир боловсруулах үйлдвэр байгаа. 24 нь нийслэл Улаанбаатар хотод байгаа. 2 үйлдвэр Дархан хотод байна. 1 үйлдвэр Өвөр хангаад байна. За их хурлаас барьж байгаа бодлогын өрөөнд ховдын арьс ширний үйлдвэрийн цогцлборыг бариад үндсэндээ хөрөнгө оруулалт нь шийдэгдээд 26-нд дуусна. Тэнд нэлээд одоо цэвэрлэх байгууллага, дэд бүтцээс эрчим хүү, зам харилцаа холбоо гэдэг олон хөрөнгө оруулалт хийсээр байгаа дуусч байна. Одоо баруун бүсийн арьс шир боловсруулах гол бодлого бол ховд дээр төвлөрнө. За нийслэл хоттой юу тохирж байгаа бол эмээлт арьс ширний үйлдвэрийн парк буюу эмээлт аж үйлдвэрийн парк дээр арьс шир боловсруулах энэ нийслэл хотын одоо суурьшлийн бүсд орцсон 20 Их хоёр сайд нэмэлтний минут. Улаанбаатар хотын хэрэгжүүлж байгаа эмээлт аж үйлдвэрийн парк дээр Улаанбаатар хотын суурьшлийн бүсд байгаа 24 арьс ширний үйлдвэрийг шилжүүлэхээр тохиролцож тэнд үйл ажиллагаа явуулж байгаа. Нийслэл өөрөө энэ дээр их усүр 200 гаруй тэрбум төгрөгийн их усүр гаргаад тэнд дэд бүтцээс эрчим хүч, дулаан, цэвэрлэх байгууламжгээд дэд бүтцийн ажлуудыг хийгдэх ажлууд хийгдэж байгаа. Энэ дэд бүтцийн ажил хийгд дуусангууд
аж ахуй нэгжүүд шилжин сурах ажил хийн. За энэтэй холбоотойгоор энэ нийслэл шинээр одоо манад энэ Америкийн мөнгөний сорилын сангаар шинэ цэвэрлэх байгууламж усны хангалттай асуудал хийж байгаа саарл ус ашигладаг. Энэтэй холбоотойгоор энэ үйлдвэрүүд бас аль ширний үйлдвэрүүд хөрөнгө оруулалт хийх ажил хязгаарлагдчихад байгаа. Одоо байгаа байран дээр хөрөнгө оруулж болдгоо хязгаарлалчаад өргөдөхгүй. Тэгэхээр шинэ эмээлт бүсийн суурьшлийн бүс руугаа очиод тэнд одоо дэд бүтэн дуусан дараа нүүн гэсэн байдалтай. Ийм байдалтай яг боловсруулалтын төвшин байгаа. Суурилагдсан хүчин чадал бол хангалттай. Хамгийн гол асуудал зах зээл дээр байгаа юм шүү. Тэгээ Евроаз бол сэрүүн бүсийн зах зээл нээж өгч байгаа. Энэ манай арь ширний салбарынхны Лувсан Бямбагийн мөнх баясгалан гişүү.